За сайн байцгаана хүүхдүүд ээ. Дунд сургуулийн 6 дахь ангид сурагчдын зориулсан хөгжмийн хичээл маань бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр нотоор дуулах дасгал 2 суралцсан. За өмнөх хичээл дээр тус нотыг хүүхдүүд бичсэн байгаа. Ингээд нотын дэвтрийг дэлгэрээ. За эхлээд нотоо нэрлэцгээе. Соль, ля, си, до, си, ля, соль, фа, соль, фа, ми, ре, ми, фа, диез, соль, ля, си, до, ре, до, си, ля, соль, ля, соль, фа, ми, ре, до. За манай хүүхдүүд нотоо бол нэрлэж чадна. За дараагийн ээлжинд бүгдээрээ нотоо хэмнэлээр багшаа дагаад алгаад шаарай. За и, нэг, и, хоёр, и, гурав, и, дөрөв, 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 и, нэг, и. За энэ нотон дээр багшин тайлбарлая. За бүтэн нот 4 гишгэн буюу 4 тоолоход бишгэлдэг. Тэгэхээр бүтэн нот 1 и, 2 и, 3 и, 4 и гэж хамгийн удаан бишгэлэх нот. За энэ нэгдүгээр дойл хэлж гин, дараагийн тагтанд 1 и. Тэгэхээр энд ижил нотыг нуман холбоосоор холбосныг лига буюу тухайн эгшгийг үргэлжлүүлэн тоглох энэ дөрвөн байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр 1 и, 2 и, 3 и, 4 и буюу нэгийг нэмээд 5 тоолох хүртэл байна гэсэн үг. За дараагийн 8 нот нь бол 1 и, 2 и гэж задрах ёстой. 3 и, за 4 и бол тэр пауз буюу зогсоц чимээгүй болох үе. За эндээс багш нь эхлээд явъя. Та бүхэн дагаад тоолоорой. 3 и, 1 и, 2 и, 3 и, 4 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 и. За бидний нотоор дуулах дасгалын гол зорилго бол нотоо хараад зөв нэрлэж уншдаг болох. За тухайн нот буюу тухайн эгшгээ маш сайхан өнгөөр дуулах, хоолойгоо маш сайхан гаргаж чаддаг болох. За нотон дээр ба тэмдэглэгээнүүдийг тухайн тэмдэглэгээнийхэн дагуу дуулахад энэ дасгал аял бол маш сайхан сонсогдно. За ингээд тухайн тэмдэглэдэг манай хүүхдүүд бол мэдж байгаа. Гэхдээ багш нь сануулаад дахин нэг тайлбарлаж өгье. За энэ жишээлт бол энэ соль нотноос дараагийн тактанд буюу до нот хүртэл энэ холбоосыг легато гэж нэрлэдэг. Ижил бус нотыг нуман холбоосоор холбох буюу тухайн энэ солиос до хүртэл таслахгүйгээр холбоостой сайхан дуулна гэсэн үг. За дараагийн тактуудад бас легато байна. Энэ легато байна. За легато. За энэ бол фа диез буюу үнийг тохиолдлын альтерац гэдэг. Тохиолдлын буюу одоо фа диез энэ тактанд гарч ирсэн гэсэн үг. За энд цэг байна. За нотны ард цэг тавихад тухайн нот тал хэмжээгээр уртсдаг. Жишээлбэл хагас нотыг 2 гишгэн тоглодог бол тухайн тал гишгэн нэмэгдээд 3 гишгэн буюу 3 тоолоход хагас нот маань эгшилнэ гэсэн үг. За энэ дөрөвт нотны зогсоц байна. За энэ легато. За түрүүн тайлбарласан багш нь
ижил нотын нөмөн холбоосоор холбож тухайн нотоос дараагийн нот хүртэл уртасгаж дуулахыг лига гэж байна. За ийшээгээ бол ерөөхдөө адилхан байна. За энэ дээр нэг хэсэг тэмдэглэлүүдийг орхисон байна. За эндээс энэ пи үсэг буюу пиано аяархан дуулна гэсэн. За эндээс аяархнаас чанга буюу crescendo гэдэг энэ тэмдэглэгээ байна. Нарийнхнаас бүдүүрсэн энэ зураасыг хэлж байна. Тэгэхээр энэ бол аяараас чанга дуулна гэсэн. Энд эсрэгээрээ за ингээд бүдүүнээс нарийсж чинь үнийг diminuendo буюу чангаас аяар дуулна гэсэн. За тэр нь энэ жижигхэн хэмжээгээр бичигдсэн байна. Crescendo аяараас чанга, чангаас аяар болох нь crescendo гэдэг байна. За энэ цэгийг саран дугуй тэмдгээр онцлсон байна. За энэ тэмдгийг бол fermato буюу тухайн аялгауноос шалтгаалаад өөрийнхөө хүснээр удаан барих тэмдгийг fermato гэж нэрлэнэ. За ингээд нотон дээрх тэмдэглээнүүдийг багш нь дахин тайлбарлаж өгье. Дэвтэртээ бичээд аваарай. Moderato буюу намуухан хурдаар дуулна. Piano буюу аяархан дуулна. Legato буюу ижил бус нотнуудыг холбоостой дуулна. Liga буюу ижил нотыг холбоостой уртасгаж дуулна. Crescendo буюу аяараас чанга дуулна. Diminuendo буюу чангаас аяархан дуулна. За энэ дасгал дээр тохиолдлын тэмдэг фа диез гарч ирсэн. За хамгийн сүүлд fermat буюу өөрийнхөө хүссэн хэмжээгээрээ уртасгаж тухайн нотоо барих тэмдэглэг байгаамаа. За энэ дасгалаа дуулахдаа эдгээр тэмдэглэгээнүүдийг анхаарч ялгааг нь гаргаж за дасгал аялгаугаа амьдруулж дуулцгаая. За дасгалаа дуулцгаая. За эхлээд багш нь 2-2 тактаар дуулаад хаана амьсгаа авах тэмдэглэгээнүүдийг хаана анхаарах талаар та бүхэн зориулж дуулъя. Наашаа анхаараарай. За за энэ аяраас чангараад за энэ 2 такт дуулаад энд амьсгаа авах ёстой. Цаашаа явлаа. До си ля сол. За энэ аяархнаа дуусчин энд амьсгаа авах. За цаашаа фа соль фа ми. За бас амьсгаа ре ми фа соль. За гурван гişгэн байлаа. Цаашаа амьсгаа аваад соль ля си до. За энэ үртэл бас муу амьсгаа авах ёстой. За энэс явлаа. До ре до си ля. За муу айдлын амьсгаа авна. Соль. За муу энэ соёлын дараа юм ля соль фа гэдэг өмнөний амьсгаа авна. За эндээс эхлээд уулъя. Ля соль фа ми. За муу энд амьсгаа авна. Фа ми ре до. За эндээс дахиад тэгэхээр энэ ягаас дараагийн тактны эхний дойлын ми хүртэл холбоостой байгаа учраас энд амьсгаа авч байгаа. Ля соль фа ми ре до. За одоо хөгжимтэй багшигаа дагаад хамтдаа дуулаарай. За энэ дасгал аялгауны яг төгөлдөр хуурц зориулсан хөгжим буюу хамсраа хөгжмийг нь багш нь тоглож өгнө.
Та бүхэн өөртөө сориод дуулаарай. За мөн 9 дугаар такт буюу энэ соёл нотон дээр анхаарна. За дараагийн бас 9, 10, 11, 12, 13 тактны энэ соёл нотон дээр анхаарна. За тэгээд дуулаарай хүүхдүүдээ. За дараагийн алхам бол дасгалаа удирдаад дуулна. За дасгал маань 4-4 хэмжээнд бичигдсэн. За багш нь 4-4 хэмжээг схемийг сануулаад зуръя. 1И 2И 3И 4И. За ийм зурглалаар бүгдээрээ удирднаа. За одоо бүгдээрээ удирдаад уулзгаая. За эхлээд багшийн хараад удирдаарай. 1И 2И 3И 4И 1И 2И 3И 4И. За одоо дуулаад хамтдаа удирдцгаая. Явлаа. И Савла до си ла сол яхмаса савла фа соль фа ми са ре ми фа соль и За өнөөдрийн үдсэн хичээлээ баттгаад нотоор удирдаад дуулаарай. За хичээл дуслаа. Түр баяртай хүүхдүүдээ.